Зохиолч Баян мөнхийн цоож чулуун цэцэг. Цөлөгдсөн эхнэрүүд. Өгүүллэг. Урнаа тун их яарч байлаа. Өнөөрөө түүний хувьд тун чухал өдрөг гэдгийг мэдэрч бас сүүлийн хэдэн сар олон хүнтэй уулзаагүй учраас сандарч тэвдэж эхлэв. Тэрээр Америкт ирээд хагасжил болж байна. Нөхөр нь дэд сайдын алба хашдаг амьдрал боломжийн бас хүүхдүүд томорч байгаа учраас хүүхдүүдээ сайн сургуульд сурах, өөрөө ч хэлний мэдлэгээ дээшлүүл хэмээн урнааг Америк явахыг зөвшөөрсөн хэрэг. Энд ирээд орон байраа янзлах, бас хүүхдүүдийнхээ сургууль соёлыг зохицуулах баггүй ажилтай зуралдсаар нэг л мэтгэд хагас жилийн нүүр үдсэн байлаа. Харь газар хамт байгаа түүний цорын ганц найз Туяа 7 хоногийн өмнө би чамайг чухал хүмүүстэй танилцуулна. Америк дахь ажил хэрэгч хүүхнүүд, дандаа томчуудын эхнэрүүд жилд нэг л удаа уулздаг юм. Чи заавал очоорой хэмээн урилга өгсөн билээ. Энэ өдрөөс хойш урнаа ажил хэрэгч хүүхнүүдийн уулзалтад битүүхэн бэлтгэж, өмсөх зүүхээ янзалж, үс зүсээ толдон хөл газар хүрэхгүй догдолж эхэлсэн хэрэг. Үндэ өнгөрсөн 6 сар түүний хувьд ааг амьсгаа муутайхан өнгөрч, хувийн ажлаа зохицуулах, хүний газар ээнэгшин дасах гэж хичээх үндэ хүнд байлаа. Эхний 7 хоног бол бүрч хэцүү байв. Хэл мэдэхгүй, хүн танихгүй болохоор яг л бусдын иргэшилд орчихсон юм шиг санагдаж байсан удаатай. Харин өнөөдөр бол том дарга нарын эхнэр хүүхнүүдтэй уулзахаасаа илүүтэй монголчууд нутаг нэгтнүүдтэйгээ уулзна хэмээн хөөрч догдолж байлаа. Тэрээр гаднаа гоё цэцэрлэгтэй жижигхэн ч гэсэн тоглог байшингийн гадаа ирлээ. Амлсан ёсороо Туяа үүдэн дээр нь хүлээж байв. Үргэлж инээмсэглэж байдаг Туяа залгсан янзтай. Ямар уддаг юм бэ? Би бүр чилтлээ хүлээлээ. Уулзалт эхэлж гисэн шүү дээ гэсээр түүнийг өгтөв. Байшинд ороод л урнаа барьцаалдав. Хачин тоглог, цэвэр цэмцгэр орчин, тансаг хоол унд, хамгийн гол нь дэгжин хүүхнүүд. Үнэтэй брендийн дэгжин хувцсамсан ганган бүсгүйчүүд цаанаал нэг ихэмсэг. Урнаа сэтгэл хөдөлж, яарч догдолж байсандаа сандран нүрээ булзуулан байж зочидтой мэндэллээ. Нүүрэндээ хуурамчны тодруулан ёсорхуу наргагүй мэндэлцгээж, ширээ тойрон 2-3-аараа бөөгнөрн зогсож байгаа нь нэг л хүндий. Үндэ тэд бүгд танилуд. Энэ орой урнааг л харах гэж ирсэн юм шиг санагдан шивэр авирын ярилцах нь түүнд таалагдсангүй. Гэвч гараад явчихаж чадсангүй. Тэгээд ч тэдний энэ хүйтэн хүндий ёсорхуу харьцаанаас илүү монгол хүн нутаг нэгтнүүд гэсэн хөөргөн бодол түүнийг аргамжиж байв. Туяа түүний бөөрөнд наалцсан юм шиг эргэлдэж хартаа. Тэр том цагаан алтан гинж зөөсөн настай авгааг цэцэгдэг. Хизээч ихч гэж дуудаж болохгүй шүү. Энэ хүүхнүүдийн ахлагч нь ихч гэж дуудуулах дургүй. Энэ гэрийн эзэн ерөнхий сайдын анхны авгаа. Харин түүний хажуу зогсож байгаа нарийнхан хүүхэн бол Болормаа. Эрүүл мэндийн сайдын нууц амраг. Угсаа гарвал жаахан дорд. Архитар суухаараа хааш авир муутай. Эдэн дундаа нэр хүнд муутай. Гэтэ танил тал олонтой сэргэлэн учраас юу гэж бүтээж чадна. За чи тэр ягаан даашинзтай хүүхнийг хардаа. Үнэхээр сайхан хүүхэн. Монголын хамгийн том баяны ганц охин гэмн хар тамхинд орчихсон. Анхмаа гэдэг юм. Гэх мэтээр танилцуулж байлаа. Үнэхээр л дандаа томчууд, бас дандаа баячуудын эхнэр хүүхдүүд, бас нууц амраг гэж нэрлэгдсэн 20-од хүүхэн энд цугларсан байв. Оройн зоог өндөрлөх төхөж, архитарсан таламтсан бүсгүйчүүдийн дуу чангарч, саяхан л урнааг цааш эртэн шивнэлдэж байсан хүүхнүүдийн харц түүнийг ороохон болоход урнаач тайвширч эхэллээ. Хүүхнүүд улс төр Монголд болж байгаа хов жив авгаа хүүхнүүдийн явдал ярьцгааж эхлэв. Үндэ тэдний яриа урнаад
тийм ч сонирн байсангүй. Тэднийг сайн танихгүй учраас ярианд нь оролцоод байх нь ч зохимжгүй санагдсан учраас чимээгүйхэн ажиглаж хүн болгон руу харж инээмсэглэхээс өөр ажилгүй зогсож байлаа. Туяа үнэн хэлсэн бололтой. Эрүүл мэндийн сайдын нууц амраг бүсгүй согтсон нь илт. Саяхан л ихэмсэг бардмаар толгой гэдгэлгэн алсыг хар зогссон сайхан хүүхэн ариун цэврийн өрөө орох гэж ганцаараа будилж явааг хараад тэрээр туслахаар очлоо. Болормаа түүнийг харснаа. Хөө, шин танил. Натаа жаахан сууж вино уул да хэмээн хайн татхан тэр. Урнаа татгалж чадсангүй. Ширээн цуусан хойноо болормаа нүдээ дуниартуулан чи ирээд удаагүй гэлөө гэвэл урнаа 6 сар л болж байна гэлээ. Болормаа санаа алдснаа. Би бол 6 жил болж байна. Ингээд чи яах гэж ирсэн юм? Энд юугаа хийж байгаа юм? Хэмээн согт үний солгоо олоогоор зандрах нь халаг хэлэхэд урнаа цочив. Хоёр хүүхдээ гайгүй сургууль сургах, өөрөө ч бас жаахан хэл усаа сайжруулах санаатай л хэмээн номойхон дуугарвал болормоогийн дуу өндөрсөж тэнэг хүүхэн гэснээ дуугүй болчихлоо. Тэгснээ чи Америкт л сайн сургууль байдаг. Тэр сургуульд сурчихвал хүн насаараа сайн сайхан явна гэж бодож байна. Тийм үү? Нөхөр чинь орон гертээ орхоо болоод сүүлрээд байгаа мó? Хэмээн чангаас асуухан тэр. Урнаа цочсондоо хийдмэл үгүй гэвэл болормаа. Тэгвэл одоохон буц. Чи тэр хэлийг хаанч байсан сурна. Чиний 2 хүүхэд усан толгойтой ч байсан хаач ялгаагүй сурах юмаа сурна. Энэ газар удвал чи хизээч буцаж чадахгүй. Энд насаа хилээн гэж л бод. Ялангуяа нөхөр чинь тушаал дэвших тоолонд чиний явах зам хаагдана гэснээ хачин муухай холоогоор тажигнт л инээлээ. Урнаа хариу хэлж чадсангүй. Архин таламтсан хүүхний яриаг таслаад хажуунаас нь шууд босоод явж чадсангүй. Урнаа минь дээ чи эднийг хардаа. Дандаа сайхан хүүхнүүд. Бүгд л баячуудын эхнэр хүүхдүүд нууц амаргууд. Чи эднийг энд жаргаж сууна гэж бодож байна уу? Энэ үнтэй хувцас бардам царайны цаана чи юу нуугдж байгааг мэдхүү? Мөнгө, эрх мэдэл дулаа ирсэн нөхөртөө хаягдсан хүүхнүүд. Буцаад очихоор нөхөр нь өөр нэг сексгримтай болчихсон байгаа. Салжиж, нээлж чадахгүй сөнсөн гэрвлийн эрх мэдлээ алдсан эхнэрүүд гэснээ дахиад л тажигнтал инээв. Гайхаж мэгдсэн урнаа. Үгүй элгүй те гэвэл болормаагийн дуу улам чангарч сайн хар. Энэ ерөнхий сайдын анхны эхнэр нөхрийнхөө барааг хараагүй 10 жил болж байна. 5 хүүхэдтэй. Анх хүүхдүүдээ сургууль сургана гэж ирсэн. Одоо ганцаараа хөгшөрч байна. Тэр ерөнхий сайд нь аль эрт залуу авгаа авсан. Тэр Батаа сайдын эхнэрийг бас хардаа. Цагаан сар улсын баяраар очиж нөхрийгөө төрийн золгууд наадмын нээлтэнд очихт нь л дагаж очих үүрэгтэй. Тийм л хүүхэн энд байж байна. Өрөвдмөр хүүхнүүд холон байна. Бас над шиг нууц амаргууд. Мөнгөөр дутахгүй. Гэхдээ эрх чөлөөгөөр л дутдаг юм да. Энэ эхнэрүүд ажил хийж болохгүй. Өгсөн мөнгөний идээд ховоо яриад л сууж байх үүрэгтэй. Тэгэхгүй бол нөхрийнх нь нэр хүнд унана. Бас хүнтэй явуулж чадахгүй. Уулзч болохгүй. Заваан ирчүүд өөрсдөө хүүхнүүдтэй өдөр шөнөгүй ороосолдож байдаг. Гэтэл тэдний бүрэн бүтэн гэр бүлийн нэр хүндийг эднэр хамгаалж энд суудгийн. Олны газар арч явахгүй. Айл эрт салж сарнжсан ч гэрэлдээ цуслуулагч ирэхгүй улстай хөөрхий гэснээ санаа алдав. Тэгснээ
Чам шиг хүүхдээ сургана гэж ирсэн хүмүүс олоо. Тэгэд яахав? Эзгүй хаагур чинь нөхөр чинь нэг юмтай зууралдана. Тэгэл чи энд үлдэнэ гэснээ дуугууллаа. Саяхан л урнагийн цээжинд амтгдж байсан баяр хөөр ор мөргүй хийсч одхон тэрэ. Урнаа зориг гарган чи тэгээд энд юу хийж суугаад байгаа юм хэмээн асуувал болроо санаа алдснаа. Яхав? Хөгшин сайдын өвөр дулаацуулж байсныхаа шанд Америкийн виз бас сургалтын төлбөр гэж хэдэн цаас авсан юм хэмээн ирээ цэргүй хэлснэ. Тэгэл эхнэрт нь маажуулчихгүй сууж л байна. Хаяа ирэхээр нь уулзах үүрэгтэй. Бас амаа хамхиж явах даалгавартай байж л байна. Тэгж угаад буцсан да гэснэ чимээгүй болов. Энэ өдрөөс хойш яг 7 хоногийн дараа урнаа нутаг буцахаар онгоцонд сууж байлаа. Сэтгэл нь гэрлүүгээ нутаг руугаа жолоо алдан догдолж байгааг мэдрэх тусам ганган хэнцэр хэрнээ нүд дүүрэн гунигтай хоцорсон хүүхнүүдийн гашуун тавилан сэтгэлд нь буугаад салдаггүй. Сэмэрхий цагаан үйл зүсэн онгоц урагшлах тусам тэр эхнэрүүдийн цөллөгөөс зугатааж байх шиг санагдаж байлаа.